За сайн байцгаана уу? Та бүхэндээ Солонгос хэлний 11 дүрэн болох 11 12 дахь дүрэн болох хаагу гуа гэсэн дүрэн болох гэж байна. За 11 дахь дүрэн нь хаагу, 12 дахь дүрэн нь гуа гэсэн нөхцөл байна. За хаагу дүрэн энэ гурван дүрэн маань нэр үний араас залгадаг. За одоо тус зүйлд нь авч үзье. 11 дахь дүрэн буюу хаагу. За хаагу нь бол бол гэсэн үг. Монгол хэлний бол гэсэн үгтэй дүүцэн өгүүлбэр холбоход ашиглаад ижил одоо утгатай үгийг илтгэдэг ярианы хэлбэрийн үг байгаа. За харин гуа болон 12 дахь дүрэн буюу гуа болон гуа нөхцөл маань хамтрахын тий ялгалын нөхцөл. Тэгээд нэр үгийн алт залгам ихшгээр төгссөн тохиолдолд гуа, гүйгүүлэгчээр төгссөн тохиолдолд гуаг авдаг байгаа. За одоо 3 дүрмийнхаа жишээлөө оръё. За бүгий. За нэгдүгээр жишээ. Мул хаагу кофега машаё. За мул гэдэг нь ус гэж байгаа. Хаагу болно ус болно кофе ус болон кофе тэгээд төгсөх нөхцөл учраас нэршүүлээд гişгэл өсч байгаа учраас машита уух гэсэн үгийг оюу залгаад машаё болгосон. За мул хаагу кофега машаё. Кофе ус болон кофе уусч байна. За одоо 2 дахь. 언제 빵과 케이크가 먹었어요. За 언제 гэдэг нь өчигдөр гэж байгаа. Бан гэдэг нь талах. Энэ ихшгэл төгсөж байгаа, гүйгүүлэгчээр төгсөж байгаа учраас гуа нөхцөл авсан. Кейк гэдэг нь талах, бялуу гэсэн үг байгаа. Ихшгэл төгсөж байгаа учраас гагаар нишүүлсэн. Могдо буюу идэх гэсэн үгийг өнгөрсөн цаг руу оруулаад 먹었어요 болсон. 언제 빵과 케이크가 먹었어요. өчигдөр талах болон бялуу ицээ. За одоо 3 дахь дүрм 와 녹차와 김밥이 있어요. 녹차 гэдэг нь одоо ногоон цай гэж байгаа. 와 гэдэг чинь ихшгээр төгсөж байгаа учраас 와 нөхцөл аваад ногоон цай болон 김밥 гэдэг нь 김밥. За гүйгүүлэгчээр төгсөж байгаа учраас игээр нэршүүлсэн 김밥이 있어요. ногоон цай болон 김밥 байна. Одоо тэр доотлолт нь харилцан яриа үүсгэсэн байгаа. Тэрийг уншиж үзье дүрм дээрээ. За уншихаас өмнө би хааку болон гуа гэдгийг давхар оруулсан байгаа. Тэр нь болохоор хоёул нь хааку гэдэг нь гүйгүүлэгчээр төгссөн, ихшгээр төгссөн ямар ч үг байсан хэрэглэнэ. Одоо жишээ нь хааку кофе хааку 물이 마셔요 гэж болно. Кофе болон ус уусан. Гэхдээ кофе гэдгийг урдан хэлээд хааку 물이 гүйгүүлэгчээр төгсөж байгаа учраас алд нь гагийн оронд явна. Тэгээ 물이 마셔요 гэж болно. хааку нь болохоор ихшиг гүйгүүлэгч гэж ялгаалаггүй. Ихшгээр төгссөн ч үгүй, гүйгүүлэгчээр төгссөн үг ч бай. Аль нь бол хэрэглэгддэг. Тэгээд одоо ширээ болон сандал гэдэг дээр бол аль алинд нь хэрэглэн. Ширээ болон сандал гэсэндээ чаагүй авна, сандал болон ширээ гэсэндээ чаагүй авна гэсэн үг. Одоо 의자 하고 책상 있어요. сандал болон ширээ байна. харин нөгөө талаар эсрэгээр нь хэлвэл 책상 하고 의자가 있어요. ширээ болон сандал байна гэсэн чинь аль алинд нь хаагуг бол авна. Харин ва нөхцөл авахдаа ихшгээр төгссөн байвал ва, гүйгүүлэгчээр төгссөн байвал га нөхцөлийг авдаг.
За тэгээд улаан цэнхэр хоёроор тэр хаагүй гуа хоёрыг яагаад хамт ингээ хэрэгэлсэн бэ гэх юм бол за энэ дээр байгаа шүү. Энэ яагаад хамт хэрэгэлсэн гэхээр урталт нь keep bab гэгээд юу байгаа гүйгүүлэгчээр төгссөн үг байгаа учраас гүйгүүлэгчээр төгссөн тохиолдолд гуа нөхцөлийг авна тэгэхээр хоёулаа давтаад нэг уншчихна гэсэн үг. За эхнээс нь уншаад үзье. 어서 오세요. 무엇을 드릴까요? 저희 비빔밥하고 불고기 주세요. 네, 잠시만 기다리세요. За би сая эхлээд хаагүй нөхцөлдөр авч уншсан. За 오세요. 답답을но. 무엇을 드릴까요? 뭐 авах уу? За 저는 надад 저희 надад 비빔밥 гэхээр 비빔밥 гэхээр хоолны нэр хэлнэ. Тэгээд 불고기 гэхээр 불고기 гэхээр 불고기 одоо 비빔밥 болон 불고기 өгөөрөө гэж байгаа. За одоо харин нэ гэх тийм ээ. 잠시만 둘 기다리세요. 둘 хүлээгээрэй гэж өгүүлбэрээ төгсөж байгаа. За одоо гуа нөхцөл дээр авч үзье. 어서 오세요. 무엇을 드릴까요? 저희 비빔밥과 불고기 주세요. 저희 네, 잠시만 기다리세요. 자, 답답을no юу авах вэ гэсэн чинь надад 비빔밥 болон 불고기 өгөөрэй. За, төр хүлээгээрэй гэсэн. За, харин одоо ва нөхцөлдөр авч үзье. 어서 오세요. 무엇을 드릴까요? 저희 불고기와 비빔밥 주세요. 예, 잠시만 기다리세요. За, очилий 답답을но юу авах вэ гэсэн чинь надад 불고기 болон 비빔밥 өгөөрэй. За, төр хүлээгээрэй гэж байгаа. За, энэ 불고기 гэдэг ишгээд өгсчингууд вага аваад харин 비빔밥 гүйгүүлэгчээр төгсчингууд га нөхцөл авсан байгаа шүү. За, тэгээд одоо хаагүй нөхцөл өөрөө нэг уншаа. Тэгээд өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөө. 어서 오세요. 무엇을 드릴까요? 저희 비빔밥하고 불고기 주세요. 네, 잠시만 기다리세요. 자, өнөөдрийн дүрм 11, 12 дугаар дүрм буюу 11 дугаар дүрм буюу хаагүй монгол хэлний бол гэсэн үгтэй дүүцэн. За 12 дахь дүрм болохоор гуа. Энэ болохоор хамтрахын тиялгалын нөхцөл байгаа. Нэр үгний адал алгадаг ийм дүрм байна. Баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтал түр баяртай.